Самцон үзэгчтэй төвцөг мэдээллийн хөтөлбөр Пүрэв гарагийн ээлж дугаараа та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Хөтөлбөрийн ихэнх мэдээллийн хураангуйд анхаарлаа хандуулна. Зэсийн бажимд хайлуулах боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны 1-р улиралд шалгаруулна. Зам тээврийн ослыг бодит цагт илрүүлдэг болсноор зорчих эсхийг чөлөөлөх хугацааг 2 дахин багасгажээ. Хамас бүлэглэл Газын засаглалыг Палестиныг удирдах хороонд шийдвэрлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв. Бүгд найрамдах Солонгос улсын тэргүү хатагтай алсан Ким Юн Хид 20 сар 20 ял оноожээ. Францын парламент 15 хүртэлх насны хүүхдүүдийн сошиал хэрэглээг хориглох хуулийн төслийг хэлэлцлээ. Эхний мэдээ хөргий. Засгийн газрын 2026 оны 1-р сарын 28-ны өдрийн ээлжид хуралдаанаар Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийг түшгэлсэн Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар хэлэлцэж, хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг энэ оны эхний өдрөлд багтаан сонгон шалгаруулахаар төлөвлөж байгааг танилцууллаа. Олон улсын томоохон компаниуд сонирхол илэрхийлсэн ч уг төсөл бодит хэрэгжилтийн шатанд хизээ орох нь анхаарал татсаар байна. Засгийн газрын хуралдаанд Монгол улсын сайд, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бямц цогц Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг сонгон шалгаруулах дэд ажлын хэсгийн ажлын явцын талаар засгийн газрын гишүүдэд мэдээлэл өглөө. Төслийн хүрээнд хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгохдоо санхүү, менежментийн чадвар, санхүүжилтийн оновчтой хувилбар, техник технологийн шийдэл зэрэг олон шалгуурыг харгалзан үзэж байгааг танилцуулсан байна. Өнгөрсөн оны 9-р сард ерөнхий сайдын захирамжаар Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулж, засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга бямц цогт ахалж эхэлсэн. Энэ нь олон жил яригдсан ч бодит ажил болж чадаагүй төслийг урагшлуулах орлого хэмээн засгийн газар тайлбарлаж байгаа юм. Дэлхийд одоос тэргүүлэх зэс металл үйлдвэрлэлийн чиглэлээс үйл ажиллагаа явуулдаг олон одоос байгууллагуудтай бас холбоо тогтоосон. За энэ хүрээнд дээрээс дэлхийн 20 гаруй орны 55 одоо компанид Монгол улсын гадаад харилцааны яам болон Монгол улсаас одоо гадаад суугаа элчин сайдын яамдуудаар дамжуулж, за мөн Монгол улсад сууж байгаа гадаадын одоо элчин сайдын яамдаар дамжуулж бас мэдээллүүдийг бас урилгыг хөргүүлж өнгөрсөн 12 сарын ихээр бас эхний одоо шатны урьдчилсан сонгон шалгаруулалт зарласан. 55 компанид урилга явуулснаас 13 компани материалаа ирүүлсэн, 13 компаниас шалгарсан одоо эхний шатнд шалгарсан 4 компаниг таахандас танилцуулъя. Энэ бол муугаад ах зүйл байхгүй. Нэгдүгээрт нь бүгд найрамдах хятад улсын NFC компани, хоёрдугаарт нь хятад улсын бас Genshi Copper компани, гуравдугаарт нь хятад улсын Dento New Energy Technology, China NP Engineering Corporation, Shanxi Northern Copper Industry гэсэн 3 компани түншлэл. За дөрөвдүгээрт нь Швейцар улсын Glencore International AG гэсэн ийм одоо компаниуд бас дараагийн шатны одоо сонгон шалгаруулалтанд шалгарсан байгаа. Энэ мэдээллийг бас одоо утгагүй хөргүүлнэ. За мөн үүнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчийн сонгон шалгаруулах баримт бичиг одоо хөргүүлж шаардлагатай мэдээлэл за мөн одоос холбогдох материалтай найрамдчил танилцах боломжийг олгож за энэ хүрээндээ бас зэсийн одоо баяжмал боловсруулах үйлдвэрүүдийг гүйцэтгэх сонгон шалгаруулалтад эцсийн одоо шалгаруулалтыг энэ оныхоо 1-р улиралд багтааж дуусгахаар ажиллаж байна. Төслийн ерөнхий мэдээллийг дэлхийн 20 гаруй улсын 55 компанид хүргүүлсний үр дүнд 7 улсын 13 компани хөрөнгө оруулж хамтран ажиллах сонирхлоо албан ёсоор илэрхийлжээ. Дэд ажлын хэсэг дээр саналуудыг ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага, техник технологийн шийдэл, санхүү эдийн засгийн чадвар, давуу тал зэргийг харгалзан үнэлсэн байна. Үнэлгээгээр бүгд найрамдах хятад улсын NFC, Genshi Copper, мөн Dento New Energy Technology, China NP Energy Corporation, Shanxi Northern Copper Industry компани түншлэн Швейцар улсын Glencore International AG зэрэг компаниуд дараагийн шатанд шалгарчээ. Эдгээр компанид холбогдох баримт бичиг наривчсан мэдээлэлтэй танилцах боломж олгож, эцсийн шатны сонгон шалгаруулалтад бэлтгэх төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна. Засгийн газрын зүгээс төслийн хөрөнгө оруулагч гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах эцсийн шатны ажлыг 2026 оны 1-р улиралд багтаан дуусгахаар бэлтгэл хангаж байгаагаа мэдгдлээ. Энэ хугацаа дахин сунжирах уу, эсвэл бодит шийдвэр гарах уу гэдг нь ойрын саруудад тодорхой болох юм. Эцсийн дүгнэхэд Зэсийн баяжмал хайлуулах боловсруулах үйлдвэр нь Монгол улсын уул уурхай салбарт нэмэн өртөг шингээх стратеги ач холбогдолтой төсөл хийвэр байна.
Олон улсын томоохон компаниуд сонирхол илэрхийлсэн нь боломж нээж байгаас сонгон шалгаруулалт шийдвэр гаргалт удаашрвал олон жилийн турш давтагдсан яригцаар замхардаг төслийн хувь заяаг давтах эрсдэл байсаар байна. Иймд энэ удаад засгийн газар хугацаанд нь тодорхой шийдвэр гаргаж бодит бүтээн байгуулалтын шатанд шилжүүлж чадах хэсэг нь анхаарал татсан асуудал хэвээр үлдлээ. Дараагийн мэдээг хүргэе. Нийслэлд ухаалаг камерын хяналтын нэгдсэн систем нэвтрүүлснээр замын хөдөлгөөний зөрчил буурч, уулзууруудын нэвтрүүлэх чадвар 13%-аар нэмэгдэн, хөдөлгөөний зохион байгуулалт өгөгдөлт суурилсан шатанд шилжээд байна. Монгол Улсын засгийн газрын 2024 оны гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай 86 дугаар тогтоолын хүрээнд нийслэлийн засаг даргын хамгийн газрын дэргэд теле камерын хяналтын нэгдсэн төв дүүргүүдийн засаг даргын хамгийн газруудын дэргэд дэд төвүүдийг 2024-өөс 2025 онд байгуулжээ. Энэ хүрээнд Улаанбаатар хотын 176 уулзуур гарц замд 2600 гаруй ухаалаг камерыг шинээр суурилсан байна. Шинжилэл хэрэгжснээр замын хөдөлгөөний дөрвөн мөрдөх иргэдийн тоо нэмэгдэж, зөвчлийн төвшин буурч, гэмт хэрэг осол аваараас урьдчилан сэргийлэх хөдөлгөөний эрчмийг бодит цагийн өгөгдлөөр хянах боломж бүрдсэн талаар албаныхан мэдээллээ. Ухаалаг камерын системийн гол давуу тал нь өгөгдөл суурилсан дүн шинжилгээгээр замын хөдөлгөөнийг зохицуулах боломж юм. Үүний хүрээнд уулзуур гарцын гэрлэн дохионы асалтын хувьцаа, гормыг бодит зурчилт хөдөлгөөнд нийцүүлэн тохируулж зохицуулдаг уулзууруудын гэрлэн дохионы удирдлагыг оновчтой болгожээ. Ингэснээр гар ажиллагаатай удирдлагын хэрэгцээ 50%-аар буурч, нэг албан агчид ноогдох ачаалал багасан, оргил ачааллын үргэлжлэх хугацаа богиносон байна. Улаанбаатар хотод бүртгэгддэг замын хөдөлгөөний зөрчлийн 80 гаруй хувийг гэрэл дохио зөрчих, хурд хэтрүүлэх, цагаан зураас давах, эгнээ байр буруу эзлэх, ягууны гарц дээр зогсох зэрэг нийтлэг зөрчлүүд эзэлдэг. Эдгээрийг илрүүлэх, бууруулах зорилгоор шинэ систем зөрчид илрүүлж, иргэдэд сануулгах мессеж хөрвүүлэх ажиллагааг эхлүүлжээ. Үүний үр дүн системээр илрүүлсэн зөрчлийн төв 16300-аар буурч, уулзууруудын нэвтрүүлэх чадвар 13%-аар нэмэгдсэн байна. Систем нэвтрүүлэхээс өмнө 50 уулзуурын гэрэл дохиог өдөрт дунджаар 4500-аас 4800 удаа удирддаг байсан бол өнөөдөр 93 уулзуурын гэрэл дохиог ижил давтамжтайгаар илүү өргөн хүрээнд удирдах байна. Энэ нь хөдөлгөөний зохицуулт илүү төвлөрсөн уялдаатай болж байгааг харуулж буй үзүүлэлт юм. Мөн 2025 оны 8 дугаар сарын 15-наас хойш хуурамч улсын дугаар ашигласан 587, улсын дугааргүй болон буруу байршуулсан 13358 тээврийн хэрэгслийг илрүүлж зөрчлийг арилгуулжээ. Зам тээврийн осол саад бэрхшээлийг бодит цагт илрүүлдэг болсноор зорчих хэсгийг чөлөөлөх хугацааг 2 дахин багасгасан байна. 2025 онд нийт 27879 тээврийн хэрэгсэл, 1217 цахилгаан дугуй скутерийг зорчих хэсгээс чөлөөлж ажилласан тоо баримт гарчээ. Эцсийн дүгнэхэд ухаалаг камерын хяналтын систем нь нийслэлийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг илүү оновчтой, өгөгдөлт суурилсан шатанд хүргэж буйж, бодит үр нөлөөг урт хугацаанд тогтвортой хадгалах, иргэдийн оролцоо хариуцлагыг нэмэгдүүлэх, бодлого дагалдах шаардлага хэвээр байна. Өнөөдрийн хуулийн төвчээр улангаар улсын хурлд өргөн баригдсан байгаа сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг танилцуулахаар бэлдлээ. Аливаа улс орны хамгийн үнэт баялаг бол эрүүл боловсролтой иргэд байдаг. Харин эрүүл иргэнийг төлөвшүүлэх хамгийн чухал суурь орчин нь сургууль юм. Монгол улсын алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлогоо эрүүл чирэг боловсролтой иргэнийг төлөвшүүлэх зорилтыг дэвшүүлсэн. Гэвч энэ зорилтод хүрэхэд сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын асуудал өнөөдөр бодит сорилт болсоор байна. Иймээс мөнх сайхан Мандахай энх хамгаалал нарын улсын хурлын гишүүд сургуулийн орчны эрүүл мэнд аюулгүй байдлын тухай хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Энэхүү хуулийг санаачлах болсон гол үндэслэл нь сургуулийн орчин хүүхдийн эрүүл мэнд аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгааг харуулсан олон талт судалгаа, баримт статистик мэдээлэл юм. Монгол улсад өнөөдрийн байдлаар 770 мянга гаруй хүүхэд ерөнхий боловсролын сургуульд суралцж, багш ажилтнуудыг оролцуулаад нийт хүн амын 5.1-ээс илүү хувь нь өдөр тутамдаа сургуулийн орчинд амьдарч ажиллаж байна. Гэвч энэ орчин үнэхээр хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй байж чаддаггүй байвал бодит байдал өөр дүр зургийг харуулж байна. Эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар 5-аас 19 насны хүүхдүүдийн дунд амьсгалын замын өвчлөл, хоол боловсруулах тогтолцооны эмгэг, шүд цоорл хамгийн түгээмэл хэвээр байна. Ялангуяа шүд цоорл, шүд ба дайврын өвчлөл сургуулийн насны хүүхдүүдийн дунд өндөр байгаа нь сургуулийн орчны эрүүл ахуй, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хангалтгүй байгааг илтгэнэ. Үүнээс гадна халдвар төвчний эрсдэл сургуулийн орчинд бодитоор оршсоор байна. Монгол улс сүрээгийн өвчлөл өндөртэй орнуудын нэг. Шинээр бүртгэгдэж байгаа тохиолдлын тодорхой хувийг 10-аас 19 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн өсвөр насны жирэмслэлт, өр хөндлөлтийн асуудалч нийгмийн анхаарал татсан хэвээр байгаа нь сургуулийн орчин дах эрүүл мэндийн боловсролт, дэмжлэг хангалтгүй байгааг харуулж байгаа юм. Нөгөө талаас осол гэмтэл сургуулийн орчны хамгийн ноцтой эрсдлүүдийн нэг болоод байна. Жилбэр бүртгэгдэж буй нийт осол гэмтлийн бараг 3/1-д 5-аас 19 насны хүүхдүүд өртсөн байдаг. Судалгаагаар маш олон сургууль тоглоомын болон биеийн тамирын талбай аюулгүй байдлыг хангаагүй. Ослоос сэргийлсэн тэмдэглэгээ дутмаг, гадна орчны гэрэлтүүлэх сул, ил задгаа цахилгааны утас, эвдэрхий хашаа, хүүхэд унаж гэмтэх нүх, хонхортой орчинд үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтогдчихэ.
Түүнчлэн сургуулийн барилга байгууламжийн дотоод орчны чанарч анхаарал татгүйц асуудал болоод байна. Засвар шинжилтийн дараах анги танхимд формалдегид бензол, хар туулга зэрэг хүний эрүүл мэндэд хортой бодис зөвшөөрөх хэмжээнээс давсан тохиолдол илэрсэн байна. Агаарын бохирлын асуудалж сургуулийн очныг тойрч өнгөрөхгүй. Сурагчид сургуульдаа ирж очих үедээ болон хичээлийн цагаар нарийн ширхэг тоосонцрын өндөр нөлөөнд өртөж энэ нь хүүхдийн дархлаа амьсгалын тогтолцоон сөргөөр нөлөөлж байна. Эдгээр бодит эрс судалгааны дүгнэлтүүд байсаар адил өнөөдөр мөрдөж буй хууль тогтоомжид сургуулийн очны эрүүл мэнд, аюулгүй байдлыг цогцоорон зохицуулсан уялдаа холбоотой хариуцлагын тодорхой тогтолцоо бүхий бие даасан хууль байхгүй байна. Өөрөөр хэлбэл стандарт зохицогдсон тохиолдолд хэн хариуцах, хэрхэн урьдчилан сэргийлэх, ямар байгууллагыг хяналт тавих, хэрхэн тайлгнах нь тодорхой бус хэвээр байна. Энэ нөхцөл байдал сургуулийн орчны эрүүл мэнд, аюулгүй байдлын тухай хуулийн төслийг боловсруулах бодит шаардлагыг бий болгожээ. Энэхүү хуулийн төсөл нь 3 үндсэн чиглэлээр асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Нэгдүгээрт сургуулийг эрүүл мэндийг дэмжих сургууль болгон хөгжүүлэх тогтолцоог хуульчлан бий болгох юм байна. Ингэснээр сургууль бүр эрүүл мэндийг дэмжих бодлоготой болж сурагчдын бага настаас нь зөв бололт, хөдөлгөөн, эрүүл дадал хэвшилт сургах үйл ажиллагааг тогтмол хэрэгжүүлнэ. Хоёрдугаар сурагчдын эрүүл мэндийн үндэслэг, шинжилгээг хүний эрхэд суурилсан стандарт хангасан орчмод тогтмол зохион байгуулах зохицуулалт орж ирж байна. Ингэснээр сурагчдын эрүүл мэндэд илэрсэн асуудал бодит хар бараг хэмжээ авах, өвчнийг эрт илрүүлэх, хүндрхээ сэргийлэх, бодлогын шийдвэрийг нотлохоон тулгуурлан гаргах боломж бүрдэх юм. Гуравдугаарт сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үндэсний орон нутгийн болон сургуулийн төвчний төлөвлөгөө, тайлагнал, хариуцлагын тогтолцоог бий болгож, осол гэмтлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмолжуулна. Өөрөөр хэлбэл энэ хууль нь хүүхэд сурч буй орчныг бүхэлд нь эрүүл, аюулгүй, хяналттай, хариуцлагатай болгох зорилготой хууль юм. Гамшигаас хамгаалах тухай хууль болон төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжийн хэрэгжлийг хангах хүрээнд нийслэлийн хэмжээнд худалдаа, олон нийт, үзэр үйлчлэгээний барилга байгууламжид төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ оны 1-р сарын 5-аас 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Шалгалтад нийслэлийн 9 дүүргийн 183 объект хамрагдсан бөгөөд гамшигаас хамгаалах галын аюулгүй байдал, ашиглалтын зөрчил зэрэг нийт 686 зөрчил илрүүлжээ. Үүнээс 307 зөрчлийг газар дээр найрлагуулж, үлдсэн зөрчлүүдэд улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага 120, мэдээлэл 41-ийг хүргүүлсэн байна. Мөн зөрчлийг ариулгуулах цаашид давтагдахаас сэргийлэх зорилгоор аж ахуй нэгж байгууллагуудад мэрэгжил, арга зүйн зөвлөмж өгч хяналт шалгалтын үр дүнг нэгтгэн дүгнжээ. Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар 2026 оныг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарласан талаар засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Салбарын сайд Аббакир уг шийдвэр нь засгийн газрын эдийн засгийн өсөлтийг иргэдийн амжиргаанд бодитоор өргөх 300 хоногийн ажлын төлөвлөгөөтэй уялдаж байгааг онцлсан байна. Тухайлбал хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор эдийн засгийн салбарууд бүс нутаг, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжсэн бодлого хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд салбар дундын уялдааг хангаж шаардлагатай дэмжлэгийг үзүүлж ажиллахыг засгийн газрын гишүүд болон аймаг нийслэлийн засаг дарга нарт үүрэг болгосон байна. Гадаадын иргэн харьяатын газраас энэ сард хийсэн хяналт шалгалтын хүрээнд 12 улсын 78 иргэнийг Монгол улсаас албадан гаргасан байна. Тэдгээр иргэдэд Монгол улсад 3-5 жилийн хугацаанд дахин оруулахгүй байх шийдвэр гаргажээ. Албадан гаргасан иргэдийн дийлэнх нь виз, орчин суух зөвшөөрлийн хугацаа идэвхжүүлсэн. Эрх бүхий байгууллагын зөвшөөрлгүй хөдөлмөр эрхэлсэн. Монгол улсад ирсэн зорилгоос өөр үйл ажиллагаа явуулсан зөрчилтэй байжээ. Мөн шүүхийн шийдвэрээр ял эдэлж дууссан үндэслэлж багтсан байна. Түүнчлэн бүгд найрамд хятад ард улсад залилах гэмтэрэгт холбогдсон оргон зайлсан тус улсын иргэнийг эх орных нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлэн өгсөн талаар мэдээллээ. Өнгөрсөн онд нийт 1222 гадаадын иргэнийг албадан гаргасан нь өмнөх оныхоос 41.4%-аар өссөн үзүүлэлт юм. Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар төрийн байгууллагуудын чих үүргийн давхарлыг арилгах зорилгоор Чингис хааны өв соёлын хүрээлэн Чингис хаан үндэсний музейд нэгтгэх шийдвэр гаргалаа. Тус нэгтгэл нь музей болон хүрээлэнгийн үйл ажиллагаа зохион байгуулалтын бүтцэд өөрчлөлт оруулахгүй байх бөгөөд төсөвт нэмэлт ачаал үүсгэхгүй гэж холбогдох байгууллагаас мэдээллээ. Харин чиг үүргийн давхарлал арилж судалгаа, шинжилгээний ажлыг нэгтгэсэн бодлого удирдлагаар хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Ингэснээр Чингис хаан судлалыг хөгжүүлэх, түүний өв соёл, уламжлалыг хадгалж хамгаалах, сурталчлах ажлын үр дүн, бүтээмж дээшлэхээс гадна Чингис хаан үндэсний музейг олон улсын судалгааны төв болгон бэхжүүлэхэд чухал дэмжлэг болгоно гэж үзэж байна. Дотоод улсын үйл явдлын мэдээллийг та бүхэнд хүргэлээ. Хүргэжлээд олон улсын мэдээг орчуулагч редактор Мөнхөрдөн хүргэнэ. Харин тэрэг үзэгчтэй төвцөн мэдээллийн хэлбэр олон улсын мэдээр үргэлжилж байна. За Хамас бүлэглэл Газийн зурвасын засаглалыг Палестиныг удирдах технократ хороонд бүрэн шилжүүлэхэд бэлэн байгаагаа лав гарах зарласан байна. Тодорхойлох юм бол энэ талаар Хамасын эвлэлийн төлөөлөгч
AFP агентлагт өчигдөр мэдэгдсэн байна. За энэ үеэрээ мөн Египттэй хил залгаа Рафах бомбыг Израилийн талын ямар нэгэн саадгүйгээр гарах орох хоёр чиглэлд бүрэн нээх ёстой гэдгийг нэмжэлсэн байна. За Хамасын эвлэлийн төлөөлөгч Хазем Касем мэдэгдэлтэй засаглалыг бүрэн шилжүүлэх тухай бичиг баримтуудыг бүгдийг нь бэлэн болгож бэлтгэсэн Газын удирдлагыг технократ хороонд бүрэн шилжүүлэхийг баталгаажуулах ажлыг хянах хорооныхон Палестинд ажиллаж байна гэдгийг мэдээлсэн байна. 15 гишүүнтэй Газын захиргааны үндэсний хороо нь 2025 оны 10 дугаар сарын 10-40 төгөлдөр болсон Америкийн нэгдсэн улсын санаачилсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд байгуулагдсан Палестиныг удирдах технократуудын ийм баг бөгөөд тус хороог Палестины засаг захиргааны шадар сайдасан Али Шат удирдах байгаа юм а. Тус хороо нь дайны дараах Газын засаглалыг удирдах үүрэгтэй бөгөөд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын даргалах инх тайвны зөвлөлийн хяналтанд дор Газын зурвасыг удирдан ажиллах юм а. Дараагийн мэдээлэл хүргэе. Өмнөд Солонгосын тэргуун хадагтай асан Ким Кён-хигийн холбогдох хэргийн шүүх хурал лав гарагт нийслэл Сөүл хотын төвийн тойргийн шүүхэд явагдаж шүүхээс түүнд 20 сар хорих ял оноосон байна. Түүнийг буруутгасан 3 бүлэг хэргийн эхний хэрэгт холбогдох ялын шийдвэрийг инхүү гаргасан байна. Шүүхээс түүнд эв нэгдлийн сүмийн албан тушаалтнуудаас авилга авсан хэрэгээр 1 жил 8 сарын хорих ял оноожээ. Прокуроруудын зүгээс анхандаа Ким Кён-хигийн Шанель цүнх очир эрдний зөвлөлтний авилгын хэрэгт 15 жилийн хорих ял мөн 2.9 тэрбум вооны торгуул ногдуулах саналыг гаргасан чинь инхүү 20 сар хорих ял оноосон бол BMW компани өмнөд Солонгос дахь төлөөлөгч Deutsche Motors компани захирал асантай хойволдан хувьцааны үнийг зохиомлоор өсгөж 810 сая вооны хууль бус ашиг олсон. Мөн 2022 оны ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олон нийтийн санал асуулгын үр дүнг үн төлбөргүй авч улс төрийн санхүүжилтийн тухай хуулийг зөрчсөн гэх зэрэг хоёр хэргийг нь хэрэгсгүүд тооцож цагаатгсан байна. Ким Кён-хиг дээрх хэрэгүүдэд буруутаа гэдгийг нотлох хангалттай баримт байхгүй гэж шүүх үзжээ. Гэвч Ким Кён-хиг давж заалдах эсхийг түүний өмгөөлөгчийн баг шийднэ гэдгийг мэдгдсэн байна. Түүний шүүх хурлын явцыг телевизээр олон нийтэд шууд дамжуулан хүргэжээ. Түүний нөхөр болох Бүгд найрамд Солонгос улсын ерөнхийлөгч асан Юн Сук Ёл 2024 оны сүүлээр улс орондоо цэргийн дэглэм тогтоохыг завдсан эргийнхээ эхний шүүх хурлаас 5 жилийн хорих ял сонссон. Ким Кён-хигийн шүүхээс ял сонссноор Өмнөд Солонгосын түүхэнд хоёулаа яллагдсан анхны ерөнхийлөгчийн гэр бүлийн хос болж байна. Ким Кён-хи өнгөрсөн оны 8 сараас хойш хоригдож байгаа бөгөөд одоо түүнийг ард түмний хүч намд эв нэгдлийн сүмийн гишүүдийг бөөнөр нийлсүүлэх ажилд оролцсон болон засгийн газрын өндөр албан тушаалд бусдыг томилуулахын тулд хэл ахуул авсан гэх өөр хоёр хэргийн шүүх хурал хүлээж байна. Сүүлийн мэдээ хүргэе. Францын ерөнхийлөгч Эммануэль Макроны сүүлд санаачилсан 15 хүртэлх насны хүүхэд багчуудын сошиал хэрэглэлийг хориглох санаачлагын дагуу мягмар гарагт Францын парламент дээрх хуулийн төслийг хэлэлцэж заавалмаар санал хураалт явуулан олонхын саналаар дэмжсэн байна. Гэхдээ хүүхдүүдийн сошиал хэрэглээг хорих тухай уг хууль хүчин төгөлдөр болохын тулд парламентын дээд танхим болох Сенатын дэмжлэгийг авах шаардлагатай юм. Өчигдөр явагдсан санал хураалтаар 130-ыг харьцах нь 21 гэсэн олонхын саналаар бол дэмжигдэжээ. Сенатын танхим дэмжин баталж хууль хэрэгжиж эхлэвэл 15 хүртэлх насны Францын хүүхэд багчууд Snapchat, Instagram, TikTok зэрэг сошиал платформуудын хэрэглээ шууд хориглогдох буюу хэрэглэх боломжгүй болох юм. Мөн Франц улс хэрэглэгчийн насыг баталгаажуулах системтэй болох ёстой болно. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон ирэх 9-р сард шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө уг хуулийг батлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд хуулийн төсөл тусгаснаар Францын хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллагаас хор хөнөөлтөй гэж үзсэн сошиал платформуудын жагсаалтыг танилцуулах юм байна. Мөн уг хуулийн төсөлд хор хөнөөл багтаа гэж үзсэн сайтуудын жагсаалтыг гаргаж тэдгээрт эцэг эхийн зөвшөөрлөөр ханддаг болгох, ахлах сургуулиудад ухаалгаар утасны хэрэглээг хориглох зэрэг бусад зүйл заалтууд багтжээ. Сүүлийн жилүүдэд сошиал хэрэглэнээс үүдэн өсвөр наснуудын сэтгцэн эрүүл мэндэд учирч байгаа хор хөнөөлийн талаарх нотлох баримт улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан энэ төрлийн анхны хууль өнгөрсөн оны сүүлээр Австрали улсад үйлчилж эхлээд байгаа бол өдгөө Грек, Дани, Ирланд, Испани, Их Британи зэрэг Европын улсууд хэдийнэ энэ талаар судлаад эхэлсэн байна. Үзэгч та бүхэнд гадаад мэдээ хүргэлийн анхаарлаа хандсан баярлалаа.
Төвцөг мэдээллийн хөтөлбөрийн пүрэв гарагийн дугаарыг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяр таа.